За үзэгч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Мандемын сайт ээлжит ярилцлага хүргэх гэж байна. Тэгэхээр студид хил хязгааргүй алхам төрийн бас байгууллагын тэргүүн баярсаг ивч хүрэлцэн ирсэн байна. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа өнөөдрийн мэнд хүргэе. За хоёулаа сар шинийн босгон дээр бас малчтаа нэлээд хэрэгтэй мэдээлэл өгөхөөр бас уулзаж байна шүү дээ. За одоо олон нийтийн зүгээс бол COP17 Монгол улсад одоо 8 дугаар сард болно гэсэн юм ерхий мэдээлэлтэй байна. Гэтэл за яг үүний өмнө бол одоо энэ нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан олон улсын бэлчээрөө малчтын жилийн хүрээнд малчтын уулзалт яг энэ 8 дугаар сард COP17-ийн өмнө болох юм байна шүү дээ. Тэгэхээр энэ талаар бас мэдээллийг малчтаа хоёулаа хүргэе тийм ээ. За тэгээ баярлалаа. За тэгэхээр 8 дугаар сарын одоо 8-аас 17-ны орд 12-ны орд. За та тэгэхээр мэдээлэл эхлээд өгөх. За Монгол улсын засгийн газар 2022 оноос эхлээд нүүбийн ерөнхий ассамблеид удаадараа хүсэлт гаргасан юм байна. Яг нүүдлийн малчтын жилийг зохион байгуулж энэ хүрээнд нүүдэлчин ард түмний аж байдлыг сайжруулах, тэдний асуудлыг олон улсын анхаарлын түвшинд хүргэж нүүбээс тодорхой одоо бодлого шийдвэрүүдийг гаргах ийм одоо хүсэлтийг бол 22 оноос хойш Монгол улсын засгийн газар удаадараа гаргасны үр дүнд бол энэ 2025 онд бол энэ тогтоол батлагдаж 2026 оныг бэлчээр ба нүүдэлчин малчтын жилийн болгож ингэж зарласан. За тэгэхээр зөв энэ зарласан нь бол бас тодорхой ач холбогдолтой болсон. Яхаар тэгээд Монгол улсад сүлжилтэд тэмцэх сүлжилтийн сөрөг нөлөөллийг бууруулах COP17 гэдэг хурал болох гэж байгаа. Яг тэр хурлын өмнө талын 7 хоногт нь Улаанбаатар хотод дэлхийн малчид ба бэлчээр малд аж ахуй эрхлэгчдийн одоо олон улсын хурал ингэж бол зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр энэ COP17 гэдэг бол сүлжилт гэдэг бол яг бэлчээрийн сүлжилтийн асуудал. Яг энэ бол яалтч байхгүй малчдтай бол оролцоод малчдын одоо эрх ашгийг хөндөж байгаа асуудал учраас манай малчид энэ COP17 тэгээд энэ дэлхийн малчдын энэ хурал энэ үнд бол бид нар бэлтгэл сайтай аль алин дээр бол ач холбогдол өгч оролцох хэрэгтэй, анхаарч явах юм хэрэгтэй чухал учраас би одоо энд мэдээлэл өгье гэж ингэ зорж байна. 8 дугаар сард бол олон улсын зочид ихтэй юм сар болох нэ. Тэгэхээр Монгол улс бас бэлтгэлээ нэлээд базааж байгаа. Яг энэ малчтынхаа чуулга уулзалтан дээр бас яаж анхаарч байгаа. Энэ бас COP17 бол 190 гаруй орны гэж байгаа. За энэ малчтын чуулга уулзалт бол 60 гаруй орны бас нэлээд төлөөлөлттэй ийм уулзалт болох нь шүү дээ. Тэгэхээр бас бэлтгэл ажил маш чухал байна. Түүнд хэлцэх асуудлууд чухал байна. Үр дүн гарах нь бас чухал байна шүү дээ, тий. Тэгэхээр олон улсын хурал Монгол улс зохион байгуулж исэн туршлагатай бид нар бол хэдэн жилийн өмнө ASEAN хурлыг бол зохион байгуулж исэн. Тэгээ хүлээн авагч зохион байгуулагч орны хувьд бол нэлээдгүй ачааллыг бол үүрч байдаг. Зохион байгуулагч даргалагч байгууллагын үүргийг бол гүйцэтгэж байдаг. За энэ олон улсын хурал зохион байгуулснаар яг тэр асуудлаар бол ямар нэгэн үр өгөөж үршим монголчууд хүртэх ёстой. Энэ утгаараа бол энэ бэлчээр ба энэ нүүдлийн малчтын олон улсын хурлыг зохион байгуулж байгаа орны хувьд бол 2025 онд бол төлөвлөгөөний төсөл бол гарсан. Засгийн газар хуралдаанаар бол батлагдсан гэж бол ойлгож байгаа. За тэгэхээр зэрэг энэ албан бус байдлаар бол энэ төлөвлөгөө бол одоо олж авсан л да. Яг үндэ бол өнөөдөр энэ бол хүн сүдэж аж ахуйн яамны вебсайт дээр тавигдаад олон нийтэд сурталчилгаа хийгдээд ингээ явж явах учиртай юм байна. Тэгээ одоохондоо бол хараахан тэгж амжаагүй байх шиг байна. Тэгэхээр энэ дээр бол үндсэн одоо 5 асуудал бол анхаарна гэж ингэж бол зохион байгуулагчдын зүгээс бол мэдэгдэж байгаа. Тэр зохион байгуулагч гэдэг нь би нүүбийн хүн сүдэж аж ахуйн байгууллага бид нар амьдрал дээр ПАО гэж яриа сурцсан. Энэ байгууллагын одоо мэдээлснээр бол ингэж ойлгосон. За тэгэхээр зэрэг энэ төлөвлөгөө гараад энэ төлөвлөгөөнийг дагаад бол бас тодорхой зардал хэрэгтэй, зохион байгуулалт хэрэгтэй. За нөгөө талаас гэх юм бол энэ жилийн нээлт нь бол Италийн Ром хотод бол болсон. Манай улсын ерөнхийлөгч хүн сүдэж аж ахуйн яам болон холбогдох одоо хэвлэл мэдээлэл нэг юм их бол нэлээдгүй өрөө хүрээтэй оролцсон юм байна лээ. За тэгэхээр зэрэг энэ хүрээнд бол дэлхийн 60 гаруй орнууд бол ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөрөнгө хүний нөөцийн бол дэмжлэг үзүүлэхээр бол амласан байна лээ. Тэгэхээр манайхд бол энэ олон улсын өмнө нэгэнт одоо өөрийнх нь хүсэлтээр энэ жилийг зарлчихсан. Тэгээд энэ COP17-гийн өмнө талд болж байгаагаараа бол манай энэ улс орон болвол дээр дооргүй ерөөсөн 3.5 сая хүн бүгдээрээ л одоо эрмэх дэрвэхээр одоо оролцож байж бэлтгэл сайн хангаж байж энийг бол үр өгөөжтэй улсынхаа нэр хүндийг авч ингэж гарна. Яалтч явахгүй Монгол орн бол нүүдлийн
жинхэнэ одоо уламжлаараа ингээд мал аж ахуй эрхэлдэг орны хувьд бол малчин бүрийн оролцоо маш чухал байгаа. Малчид оролцохдоо зөвхөн хуралд суугаад ч юм уу те ямар нэгэн байдлаар одоо нэг мэдээлэл авах төдий биш. Бүр яг эрх тэгш оролцоотой, яг шийдвэр гаргах оролцоотой, гар бие оролцсон ийм байдлаар байж бид нар бол нүүдлийн одоо 268 мянган малчин өрх байгаад байгаа. Энэ 68 мянган малчин өрхүүд бол бүгдээрээ үр шимээ хүртэж үлдэх ийм л юмрээдлээ бол явна гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр малчид маань одоо бас яг яаж оролцох юм бэ гэдэг юм уу? Бас л нөгөө эргээд зохион байгуулалтын асуудал болоод байна л да. Бас танаа байгууллага те хил хязгаар төрмөс байгууллага бас ямар оролцоотой ажиллах вэ? За сүүлийн үед бол энэ малчины жил, ерөөсөө малчины жил гэж товчхоноор хэлэхэд болно. COP17-гийн зорилго бол цөлжилтийг бууруулах, энэ одоо үлдсэн цаашид бол одоо ямар одоо арга хэмжээ авах уу, ямар санхүүгийн дэмжлэг үзүүлэх үү, дэлхийн одоо 190 гаруй орны төлөөлөгч удирдлагууд бол яг энэ дээр л шийдэл ярилцсан. Тэгээ энэний цөмд бол яалч байхгүй бэлчээр энэ малчтын эрхийн асуудал бол яригдана. За өмнөдлийн дээр 8 дугаар сарын 8-наас 17-ны хооронд бол малчтын одоо асуудлаар л бол бүгдээрээ ярилцсан. Энэ дээр бол дэлхийн 60 гаруй орн ирнэ гэдэг өөрөө түрүү хэллээ тийм ээ. Яг үнэ 60 гаруй орн ирнэ. Тэгээ энэ дээр бол дандаа малчид өөрсдөө ирнэ. Тэд нар бол янз бүрийн нөхцөлд байж байна. Тэд нэр одоо эрчим хүчний одоо төсөл байж байна тийм ээ, газар тариалан байна, улсын тусгай хамгаалалттай газар нутаг тодорхой зарим орн бол томоохон паркууд байгуулахаараа тэнд бас нэр бүс нутгаас малчтан гаргачд юм ингээ янз бүрийн ийм одоо юмнууд бол эрсдлүүд гарч идэм байна л да. Тэр эрсдлүүдээ бүгдээрээ ярина. Тэгээд дэлхийн нийтээр уур амьсгалын өөрчлөлт энэ газрын дор байтал өртөж байгаа. Тэгэхээр зэрэг энэс бид нар яаж гарах юм бэ гэдэг асуудлаа ярих. Тэгээ нэгэнт одоо малчид маань олон зуун жилийн үед амьдсан одоо энэ уламжлалт мэдлэгтэй байгалаа харагдаж байгальтайгаа дасан зохисдог мэдлэгтэй энэ уламжлалт мэдлэгийн орчин цагийн шинэ технологи инновацтай яаж хослуулж цаашдаа яаж энэ уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн энэ нөлөөллийг даван туулах вэ гэдэг дээр тодорхой шийдлүүд гараад ирсэн байна. Тэгээ энэ юмач гэсэн бас баталгаажуулж авах дээр бол бас ярилцах ийм чухал юм болж байгаа. Тэгээ энэ дээр манай малчид яаж оролцох вэ гэхээр зэрэг юуны өмнө орон нутагтаа байгаа хөдөө аж ахуйн газар засаг дарга нартайгаа уулзаж мэдээлэл авах хэрэгтэй. Засгийн газрын төлөвлөгөө юу байгаад байгаа? Манай сум яг яаж оролцох юм? Би яаж оролцох юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр зэрэг энэ байдлаар нь болвол орон нутгаас хамгийн ойр байгаагаас мэдээлэл аавна. Мэдээж хүнс хөдөө аж ахуй яам, аймгийн хөдөө аж ахуйн газар руугаа хандаад бид нар яг ямар оролцоотой, манай аймаг ямар оролцоотой байх юм гэдэг юм бас ингэж холбогдож асуух хэрэгтэй, шаардах хэрэгтэй. Нөгөө талаас хэм болвол хүн одоо мал эмнэлгийн үйлчилгээ, малын даатгалын асуудал байж, уур амьсгалын өөрчлөлт байж, за би байгалийн нөөцөд түшгэлсэн бусад уул уурхай эрчим хүчний замын ингээд бас энэ бэлчээрийн доройтлыг бий болгодог олон хүчин зүйлүүд байгаа, салбарууд байгаа. Энэ салбар дундын бодлогоодыг яаж авч явах юм бэ гэдэг дээр бид нар ярилцах хэрэгтэй байгаа. Тэгэхээр зэрэг манай байгууллагын хувьд бол яг энэ орхигдож болцсошгүй энэ дуу хоолойн гардггүй те ийм иргэд бол яг яалтч байхгүй уул уурхай нөлөөлийн бүсэд байгаа малчид байгаа байхгүй юу. Өнөөдөр Монгол улсад яг нөө хэдэн жилийн өмнө хоёлаа ярьж байсан энэ нийгмийн нөлөөлийн үнэлгээ хийхгүйгээр бол тэр малчдад бол шударга нүүлгэн шилжүүлж шударга нөхөн төлбөр бол олгохдохгүй байна гэдээ одоо 4-5 жилийн өмнө ярьж байсан. Яг л энэ бол ямар нэгэн эрх зүйн зохицуулт гараагүй учраас яг хэвээрээ байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ тэр малчдын эрхийн асуудлаар манайх тэр хүмүүсийг яаж зохион байгуулалтад оролцуулах вэ гэдэг дээр илүү анхаарч байгаа. Тэгэхээр яг уул уурхай зам тээвэр нөлөөлийн бүсэд байгаа малчид байх юм бол манай байгууллагатай холбогдоод энэ одоо томоохон хоёр арга хэмжээнд яаж оролцох вэ? Яаж байр суурь дуу хоолойгоо нэгтгэх вэ гэдэг дээр бол манайтай бол холбогдож болно гэж ингэж. Одоо ер нь нийт нутгийн бараг 80 орчим хувь цөлжилттэй байна л гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа говийн бүс бол ингээ яалч ч нөгөө нөхцөл байдал нь өөр юм учраас нөгөө талдаа хангаан бүс одоо бас энэ цөлжилтөнд маш их нэрвэж байна. Ер нь бол энэ байгаль орчны асуудал чинь зөвхөн одоо малчтын асуудал бол биш юм аа. Тийм яг энэ Монгол улсад одоо амьдарч байгаа нийт Монголын ард түмний одоо хүнсний аюулгүй байдал гэдэг юм тийм маш олон зүйлээр илэрч штэ. Хамгийн гол нөгөө малчтынхаа ахуй амжиргааг бас сайжруулъя. Яг энэ хэвээр нь бас авч үлдээ гэдэг дээр л ер нь энэ уулзалтын бас зорилго орших болов гэж бодоод ах юм. Тэгэхээр малчидаа бас та яг энэ одоо чиглэлд асуудлаа ер нь дуу хоолойгоо бас яаж хүргүүл зүгээр юм гэдэг чинь яриул. За малчтын хувьд бол нийгэм улс орны хөгжилдөө бол бодиттой хувь нэмэр оруулдаг хүмүүс.
хөдөлмөрийн насны нийт хүн амын чинь 28% нь бол яг малчид байж байдаг. За малчид зөвхөн ажлын байр за мал хувьдаа гарцсан одоо өмчлөгч хувийн өмчтөн гэхээс илүүгээр малчид бол энэ улс орны үндэсний аюулгүй байдал тий энэ уламжлалт эдийн засгийн томоохон салбар энэ секторыг бол авч авдаг ийм нуруундаа авч үрдэг ийм хүмүүс байж байгаа. Нөгөө нэг чухал юм гэх юм бол яалч яахгүй өөрөө сая хүнсний асуудыг ярьлаа. Энэ Монгол орн бол эрсдээс уур амьсгалтай ийм орны хувьд бол бид нар бол энэ хүйтнийг бол яалтч байхгүй махан идчихэл байж л бид нар бол давж туулж штэ. Тийм болохоор зөв үндэсний стратегийн уламжлалт хүнс гэж байдаг. Аль ч оронд байж байдаг тий. Тэгэхээр зэрэг энэ Монгол орны хувьд бол яг стратегийн уламжлалт хүнс нь бол махан бүтээгдэхүүн байгаад байгаа. Тэгэхээр энэ махан бүтээгдэхүүн аюулгүй байх ёстой. Тэр махан бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа, бэлтгэн нийлүүлж байгаа тэр малчид бол эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой тий. Тэгээ энэ утгаараа болвол энэ малчдын бэлчээр усны асуудал амьдрах орчин мал нь айдасгүй хүн нь айдасгүй ийм байж bijил бид нар үндэснээр хүнс аюулгүй баталгаат одоо уламжлалт хүнсээ хэрэглэх ийм нөхцөл бол бүрдэн. Нөгөө талаас гэх юм бол малчид бол энэ нүүдлийн соёл уламжлалыг бол өвлүүлэн тээгч хөгжүүлэгч тэр мэдлэгийг тээгч байгаа хгүй. Энэ мэдлэг байхгүй болохын бид нар хэдэн жилийн дараа шинэ малчин бий болгоод хүчээр одоо ингээд газар авирт малчин болгоход тэр мэдлэг нь байхгүй тасалдаад замхарсан байх юм бол бид нар бол яг нүүдлийн мал аж ахуйгаа бол эргээд сэргэнэ гэдэг ойлголт бол үндэ байхгүй болчихж байгаа хгүй. Тэгээ олон улсын туршлагаас ингээ харахад бол нэгэнт суурин болцсон малчин бол эргээд яг нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйтан болгоход бол маш их цаг хугацаа зарцуулдаг гэдэг ийм гашуун сургамжууд байна л да. Тэгэхээр зэрэг Ромын Италид байдаг тэр нүүдэлчин малчин одоо тэр адуучин хүмүүс байсан байна л да. Тэгээд тэд нар одоо ингээд тэр адуугаа малах ямар ч боломжгүй болсон. Гэсэн ч гэсэн тэд нар цусанд нүүдэлчин байдаг учраас хотоос хот руу дамжаад нүүдэл хийгээ яваад байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр хизээш энэ нүүдэлчин соёл ген бол тархинд нь уламжлалт тэр цусан дэр байдаг учраас нүүдлээр амьдардаг. Гэхдээ малаа малалж чадхаан байждаг. Нэг ийм байдлаар бол явдаг юм байлээ. Тэгэхээр ерөөсөн тэр олон улсын эрдэмтдийн хэд хэдэн одоо судалгааг харж яхад бол энэ суурин болчихсон бол эргээд нүүдэлчин болоход хэцүү. Нүүдэлчин байж байгаа нүүдэлчнээ удаан хугацаанд хадгалах нүүдэлчин тэр мэдлэгээ хадгалах гэдэг бол маш чухал юм байна. Яг энийг л энэ COP17-гийн өмнө болох дэлхийн малчдын энэ чуулганаар бол энийг яаж цааш нь авч явах вэ? Энийг цааш нь одоо үргэлжлүүлээд хөгжүүлээд авч явахд бол энэ бэлчээрийн асуудал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг яаж энэ малчдын оролцоотойгоор малчдын уламжлалт мэдлэг дээр түшиглээд яаж авч явах вэ гэдэг юмыг л тойрч ярих юм байна лээ. Таны хувьд бол одоо орон нутгаар маш олон удаа явж ажилладаг. Тэгээ малчтайгаа илүү ойр байдаг. Тэгэхээр яг ийм нөхцөл байдлын талаар малчид маань бас ямар санаачлагаас хэлж явах юм. За тэгэхээр зэрэг сүүлийн үед бол малчтын ингээ одоо асуудал бол үнэхээр бас санаа зовоож байна. Ялангуяа залуу малчид ховордож байна. За эмэгтэй малчид ховордож байна. Монголын нийт хүн амын 50% нь бол эмэгтэйчүүд, 51% нь бол эмэгтэйчүүд байдаг. За энэ эмэгтэйчүүдийн хэдэн хувийн малчин эмбэ гэдэг аваад үзэхээс ерөөсөн 3.7% нь байгаа. Гэтэл чи нүүдлийн мал аж ахуйн энэ амьдрал ах үе чинь ерөөсөн гэр бүлийн хөдөлмөр дээр л оршиж явж идэг. Тэгэхээр зэрэг энэ нүүдэл малчин эмэгтэйчүүд мань хайчваа гэд үзэх юм бол нөө боловсролын тогтолцооноос болж байна. 6 настай хүүхэд сургууль сунгууд 6 настай хүүхэд чинь одоо монголчуудын хувьд бол нялхаараа өөрөөсөө гараагүй хүүхэд байгаа шүү дээ. Зарим магадгүй зарим хүүхэд бол хөхнөөсөө ч гараагүй байгаа ийм хүүхдүүд байдаг. Тэгэхээр тэрийг чи хараад яалтач байхгүй суман дээр суухаас шаарга байхгүй. 6 настай хүүхэд эцэгийнхээс тусдаа дотор байранд амьдрах тийм одоо орчин өнөөдөр бүрдээгүй байж байна. Тэгэхээр зэрэг боловсролын тогтолцоо мал аж ахуйн нүүдэлчний одоо энэ хэв маяг хоёр бол үндэ бол одоо зөрөөд байна л да. Тийм учраас энэ эмэгтэй малчид бол яалч цөөрчж байна. Залуу малчид энэ үр хөвгтүүд яг сургууль сууж байна. За залуу малчид бол орчин цагаа дагаад бас боломжийн чинээлэг, технологи, инновацийг ашигласан бас ийм байхыг хүсэж байна. Дингэнгүүд чинь малаас гардаг арьс шир түүхийн ноос ноолуурэд чинь зах зээлд үн хүрэхгүй байна. Энийг дахин босруулдаг үйлдвэрүүд байхгүй байгаад байна. Ийм болохоор зэрэг өрхийн орлого нь хүрэхгүй болоход малаа хит өсгөж байна. Эсвэл ерөөсөө малаа настайчуудаа үлдээгээд хот газар, төв газар орж өөр ажил хийж байна л да. Тэгэхээр зэрэг энэ бол малчдын тоотлогоо бууруулсан юм болж байна. Нөгөө нэг чухал асуудал нь бол малчдын маш ихэр хүсэж байгаа юм юу гэхээр зэрэг төрөөс малчдын талаар баримтлах бодлого хэрэгтэй байна. Залуу малчдыг дэмжсэн бодлого хэрэгтэй байна. Залуу эмэгтэй малчдыг дэмжсэн бодлого хэрэгтэй байна гэдэг энэ нэмийг бол маш ихэр хүсэж байна. Нөгөө юм гэх юм бол энэ бүс нутгийн ялгаа байна.
говийн бүсэд болвол яг нь уулуурхай тэгээд энэ цөлжилт ихээр явагдаж байгаа ийм бүс нутаг хангай газрын буюу хээрийн бүсийн малчтын хувьд бол ялгаа байгаад байна тий. Жишээлбэл говийн бүсийн малчид бол ерөөсөө 7 хоногийн зайтай нүүдлэж амьдрахгүй л бол болохгүй. Нүүдэл гэсэн ийм циклд амьдарч хад хангай бүсийнхэн бол олуулаа нэг дөр буучихсан. Тэгээ яаж хөдөлмөрөөр хорших вэ? Яаж хүчээ нэгтгэхгүй гэдэг ийм зохион байгуулалт хэрэгтэй байгаа бол говийн бүсийнхэнд бол яаж уралдаж одоо аюулгүй газар очиж бэлчээр сайтай арай нэг дээр байгаа газар дээр нь очиж буух вэ гэдэг ийм хурдалсан ийм эрчин тийм ээ ийм дундал амьдарч байна. Тэгээ ийм бүс нутгийн ялгаатай ийм одоос бодлого бол хэрэгтэй байгаад байгаа нь харагдаж байна л да. Одоо энэ газрын доройтол бэлчээр гэдэг ингээд ярихаар энэ зөвхөн одоо уур амьсгалын өөрчлөлт биш нөгөө талаас нэг хүний нөлөөтэй тийм хүний үйл ажиллагаанаас болж байна гэж байна. Та бас яг энэ говийн бүсээр түлхүү бас ажиллаж байгаа харагддаг. Яг бодит байдал дээр бас яг энэ хүний нөлөөлөөс шалтгаалж байгаа зүйлсүүд нь юу гэж хардаг вэ? За хүний хүчин зүйл төрийн бодлого гэдэг бол бас хүний хүчин зүйлдээ орно. Уулуурхай тэгээ зам тээвэр хөлийн бомб эдгээр чинь бүгдээрээ л одоо олон улсын нийшил ойлголтоор бол хүний хүчин зүйлээс шалтгаалж байгаа гэдэг дотор орж байгаа. Тэгэхээр яг энэ хүний хүчин зүйлээс шалтгаалж байгаа юм бол манайд яг бодиттой байгаад байгаа байхгүй. Ерөөсөө энэ уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарл, за тэгээ цөлжилт энэ бүх юм чинь бүгдээрээ л болвол явдгаараа явж байна. Олон улсын хэмжээнд, бүс нутгийнхаа хэмжээнд бол ингээд явж байна. Түүний хажуугаар бол илүү тэрийг хурдас гэж байгаа, илүү эрчимжүүлж байгаа юм бол хүний хүчин зүйл, хүний алдаатай бодлого, байгальдаа одоо бас ээлгүй бодлого үйл ажиллагаанууд болж байна л да. Тэгэхээр говийн бүсэд бол стратегийн томоохон ордуудын 6-нд байж байна. За энэ 6 ордууд нэгэнт байж байгаа учраас тэрийг нөө зах зээлд олборлсон байж юмлаа зах зээл түргэх хэрэг хөлийн бомбтууд хэрэгтэй болж байна. Хөлийн бомбтуудыг байгуулангууд чинь шугамн дэд бүтцүүд төмөр зам, авто замууд хэрэг болж байна. Тэгээ энэ бүх юмудаа яг энэ хөдөө аж ахуйн газрууд дээр явуулж байна л да. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын газар нутгийг 6 ангилд үзэж байгаа. Тэгэхээр яг энэ хөдөө аж ахуйн газар дээр буюу яг тэр малчтын бэлчээр дээр тэр одоо цөлжит хамгийн эрчтэй явагдах тэр хүчин зүйл нь болж байгаа юм нь яг үнэ шугамн дэд бүтцийн асуудал, олбортын асуудал байгаад байна. Тэгээд уул уурхайн салбарын нөлөөлөл зөвхөн лицензтэй хүрээнд хараад байна л да. Гэтэл тэр чинь эргэн тойронд нь ирж байгаа салаа замын хөрсний бохирдол, хөрсийг эвтгэж байгаа, ургамлын бүрхөвчийг доройтуулж байгаа энэ зам тээврийн асуудлыг бол ерөөсөн бид нар бол хэмжиж чадахгүй байна. Яг үүнд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйл энэ хүлэмжийг гаргаж байгаа юм дээр бид нар бол тайлан гаргадаг, хэмждэг ийм юм бол байхгүй юм да. Тэгэхээр зэрэг олон улсын байгууллагуудын гаргасан аргачлалаар зөвхөн малаас гарч байгаа хүлэмжийг хийгэн бол бид нар эрцэмцэн мал аж ахуйгаар энэ одоо нэг малаас гардаг буюу хэвэгч амтан үхрнээс гардаг хүлэмжийг хийн аргачлалаар нэг малаас төд гарнаа л ингээд тооцчихоор зөв малын тоод толгой бас өндөр өсөлтөй байгаа. Энэ үе дээр бол яалч явахгүй тэр бол уур амьсгалын өөрчлөлт бол өөрчид мал аж ахуй нөлөөлж байна л гэдэг. Гэтэл нэг хэсэг эрдэмтэд юу гэж яах вэ гэхээр зэрэг энэ COP17-ооч яригдаг байгаа дэлхийн малчтын хурал дээр ч яригдан. Тэр нь юу гэхээр харин ч нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй чинь хөрсийг сэргэжүүлж за ялангуяа салаа туурайтай мал бол ургамлын үрийг зөөж одвол ингэж бол одоо тээвэрлэж ургуулж яадаг ийм харин ч уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийг сааруулахад бол нүүдлийн мал аж ахуй бол илүү ач холбогдолтой Ива гэдгийг бол нотлож байгаа малчид байж байна. Тэгэхээр зэрэг бид нар бол яалч байхгүй нөгөө талд юу хийх ёстой вэ гэхээр зэрэг нүүдлийн мал аж ахуйгаас хүлэмжийн хийд ямар одоо хүлэмжийн ялгаруулалтын уур амьсгалын өөрчлөлт ямар сөргөнлөө гаргаж байгаа юм зэрэгцүүлээд уул уурхайн үйл ажиллагаа тэр одоо дуу чимээ тэр одоо хөрсний бохирдол агаарын бохирдол юуны ургамлан бүрхөвчийг одоо устгаж доройтуулж байгаа энэ үйл явц чинь өөрөө бас уур амьсгалын өөрчлөлт ямар нөлөө үзэж байгаа мэдээ ингээд салбар бүрийн имийг ингэж харуулад тэгээ энэ нүд дээр давхарлаад ингээд явхаараа бас ямар нөлөө үзүүлж байгаа гэдгийг хэмжих бид нар ийм имийг нь COP17-гийн үеэр бол ярих баха гэж ингэж бодож байна. Тэгэхээр 8 сард одоо энэ хоёр том хурлаар бол асуудлуудаа маш тодорхой гаргаж оновчтой тодорхойлж эргээд хэрэгжүүлэх одоо төсөл хөтөлбөрүүдэл маш тодорхой гарах хэрэгтэй байна л да. Тэгэхээр танаа хил хязгааргүй төрийн бас байгуулах яг энэ малчтайгаан чуулга уулзалтын дээр бас ямар оролцоотой байх вэ? Эргээд энэ COP17 дээр бас энэ бэлчээрийн тэргүүлэх санаачлаг гэдэг юм бас яригдаад байгаа шүү дээ. Энэ дээр бас ямар санаачлаг өгөх юм бодол төлөвлөгөөтэй байна. Дэлхийн энэ бэлчээр ба мал аж ахуй эрхлэгчдийн энэ олон улсын чуулганыг угтаад
ТV-үүдэд хурал хийж байна л да. Азийн нэг хийлээ, Африкийн хийж байна, Латин Америкийн гэх мэт нэг малчид бол бүс нутаг энэ ТV-ээр болвол байр суурийн баримт бичгийг гаргасан. Манай байгууллагын хувьд бол Азийн Азийн болон Зүүн өмнөд Азийн малчдын холбоонууд газрын эвсэлтэй хамтарч болвол энэ байр суурийн баримт бичгээ бол гаргасан. Яг үндэ бол бид нар тэр олон орны ингээд малчид бид нар ингээд ярилцаж байхад бол ерөөсөн бэлчээр ер нь монголчуудад бичсэн тиймдээ бэлчээр болон энэ газар бол ерөөсөн малчдын хувьд бол ерөөсөн гэр орон бид нар бол амжиргааны их үүсэр нь байдаг. Тийм учраас энэ бэлчээр бол маш чухал юм а, цөлжилтийн хурал маш чухал юм а. Тэгээд хамгийн гол юм бол монголчууд ялангуяа бол бэлчээрийг бол газрын эрхийг бол одоо илүү үндсэн хууль одоо юм мал бол төрийн хамгаалтанд гэсэн байгаа шүү дээ бид нар. Тэгээ энийг бол илүү албажуулах хэрэгтэй юм байна. Нэг газараас нөгөө газарт бол нүүж амьдрах энэ эрхийг бол нүүх эрхийг бол хүний эрх гэж авч үзэх хэрэгтэй юм байна. Бэлчээрийн энэ одоо аюулгүй байдал бол яг малчдын хувьд бол амьдрах орчин юм а. Тэдний юм бол гэр юм а. Малтайгаанч хүнтэйгэж тэр бол бэлчээр бол тогтвортой амжиргаан юм а гэж ингэж харьяа гэдэг байдлаар ингэсэн. Тэгэхээр зэрэг Азийн малчдын хурлаас бол бид нар чуулганаас юу гаргасан гэдэг Мерагийн тунхаглал гэж гаргасан. Энэ Мерагийн тунхаглал нь юу гэж хахад газрын нэр юм байна. Тэгэхээр энэ Мерагийн тунхаглал гэдгээр болохоор зэрэг юу гэсэнгээр Азийн малчин эмэгтэйчүүд малчдын одоо энэ байр суурийн баримт бичгийг гаргасан. Тэгээ энэ байр суурийн баримт бичгээд бол бид нар тун удахгүй энэ улсын их хурлын 126 гишүүндээ явуулна, холбогдох яам агентлагуудаа явуулна. За энэ болохоор зүүн өмнөд Азийн бүх малчинтай улс орнууд бүгдээрээ нэгэн зэрэг энэ 15-ны өдөр засгийн газрын тэргүүнүүдэд өгнө. Хүнсэтэй өөрийнхөө оронд байдаг хүнсэтэй жоохон байгууллагын хандаа бас хөргүүлэх кампанит ажил бол хийгдэн. Ийм байгаад байгаа. Тэгэхээр манайх бол энэ байр суурийн баримт бичиг нь бол дэмжиж оролцсон байр суурийнхаа өөрсдийнхөө энд улс орныхоо нөхцөл байдлыг бол тусгаж ингэж оролцуулсан. Тэгээд энэ Азийн малчдын хурал бол энэ Энтхийн Гужрат гэдэг хотод 12 сард болсон. Тэгээд манайхаас бол хэд хэдэн малчид бол явж оролцсон ийм байж байгаа. За хоёулаа яриагаа ерөөхдөө ингээ өндөрлөө. Тэгээд яг энэ малчтаа чиглэсэн сэдвээр бас цуглаараас мэдээлэл хүргээд дараа хүрхэн зүйтэй бол ямар ч үсэн 8 дугаар сарын 8-наас 17-ны хооронд дэлхийн одоо малчтын чуулга уулзалт Монгол улсад маань болох гэж байна. Энэ чуулга уулзалтыг бас одоо Монгол орныхоо 408 зөвхөстэй байгаа энэ малчид маань бас ялгаагүй л одоо байгаль орчныхоо төлөө мал аж ахуйн төлөө санаа зовж байгаа энэ хүмүүс маань бас анхаарч байгаа хаа. Тэгэхээр та бас ялгаагийн төгсгөл дахин нэг мэдээлэл өгөөд ямар байдлаар оролцох вэ? Яах вэ гэдэг талаар яриад ойлороо гомдруулчих тийм ээ. За тэгээ баярлалаа. За тэгэхээр дэлхийн одоо малчдын хурал Монголд болох гэж байна. Энэ хоёр хурал хоёулаа л малчны тойрсон үндсэндээ бол 2026 он бол малчны жил болж иж байна. Тийм болохоор зэрэг малчны оролцоогүй малчлын энэ одоо санаа бодол тусгагдаагүй төлөвлөгөө байж болохгүй энэ арга хэмжээнүүдийг ч гэсэн малчны оролцоогүйгээр малчдын дуу хоолойгүйгээр бол төсөөлөх арга байхгүй. Тийм болохоор зэрэг малчид маань ялангуяа ямар малчин энэ дээр дуу хоолойгоо хүргэж чадахгүй байх вэ гэдгээ маш бодох ёстой. Залуу малчид, эмэгтэй малчид, за тэгээ ахмад малчид, за тэр дундаа энэ уул уурхай, зам тээвэр, нөлөөлийн бүсийн малчид бол энэ дээр маш одоо идэвхтэй байр суурьтай оролцож мэдээлэл сайтай байж чагнаж одоо энэ дээр бол анхаарлаа хандуулж ингэж оролцох ёстой. Тэгэхээр зөв юуны өмнө одоо Монголын цагаан сар болох гэж байна. Та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлнэ, хоорондоо маш ихээр уулзаж золголтуудаа хийн. Энэ үеэрээ энэ дэлхийн малчдын жилийн хүрээнд бид нар юу хийж болох вэ? Яаж оролцох вэ? Ийм чухал арга хэмжээ болох гэж байгаа юм байна гэж одоо байр сууриа одоо тодорхойлж хоорондоо ярилцж зөвлөлж айл сахалтаараа баг хороогоороо бол байр суурь нэг болох хэрэгтэй, санаа бодлоо нэг болох хэрэгтэй. Тэгээ сумынхаа аймгийнхаа хүн сөдөөжийн газар засаг дарга нараасаа бол энэ төлөвлөгөөнүүдийг авах хэрэгтэй. Тэгээ хүн сөдөөжийн яамны сайдын одоо нээлтэн дээр хэлсэн үгэн дээр бол сар болгон өөр сэдвтэй кампанит ажлууд болох юм тухай ярьсан. Тэгэхээр энэ кампанит ажлууд нь 4 сард юу хийх вэ? 3 сард юу хийх гэж гэнэ үү? Манай суманд юу хийх гэж гэнэ үү гэдэг байдлаараа бол анзаарахтай, анхааралтай, сураг ажиг тавьж ингэж идэвхтэй оролцоорой. Тэгээд яг энэ уул уурхай, дэд бүтцийн нөлөөлийн бүсийн малчид байх юм бол манай хил хязгааргүй алхам төрийн бүс байгууллагын Facebook тэгээд энэ Ман цэгийн сайтаар дамжуулаад бидэнтэй холбогдоорой гэж уриалах байна. За малчидаа цаг үеийн мэдээлэл студид ирж өгсөн таньдаа баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Ман цэгийн мэхэндээ бас амжилт хүсье. Яг иргэний дуу хоолойг хараат бусаар ингэж хүргэж ажилдаг танаа хамт олонд бас сар шиндээ сайхан шинэлээрээ морин жилдээ эрч хүчтэй цоглог ажилдаарай гэж ингэж хүсэн өрөөё. За баярлалаа. Хар ландуулсан баярлалаа. Бидний ярилцлагын түрээд өндөрлөж байна.